Таны сууж байсан цахилгаан шат гэнэт унаж эхэллээ. Та юу хийх вэ? Үсрэх үү, хэвтэх үү, эсвэл зүгээр зогсох уу? Олон хүмүүсийн боддог хамгийн төвөөмөл шийдэл бол өсрүүл амьд үлдэж магадгүй. Гэхдээ энэ үнэндээ амь насанд хамгийн аюултай буруу шийдлүүдийн нэг байж болох юм. Яагад гэвэл унаж буй цахилгаан шатны хурд таны өсрөх хурднаас хамаагүй өндөр бөгөөд шокийг багасгах биш, харин ч таны тэнцвэрийг алдуулж хугарал гэмтлийг нэмэх боломжтой. Таны сууж явсан цахилгаан шат 10 давхрын өндөрөөс санамсаргүй байдлаар унлаа гэж үзье. 10 давхрын өндөр гэж ойролцоогоор 30-аас 35 метрийг хэлнэ. Тэгвэл физикийн хуулиар унаж байгаа объект ямар хурдтай болохыг бодож үзье. Хурд тэнцүү язгуур доор 2-ыг үрждэг нь дэлхийн татах хүч өндөр. Дэлхийн татах хүчийг 9.8 м/сек авдраад өндрийг 35 м гэж үзвэл таны унах хурд 26 м/сек юм. Энэ ойролцоогоор 94 км/цагийн хурдтай унана гэсэн үг. Энэ тохиолдолд та зогсож байгаа эсвэл өсөрж байгаа огт ялгаагүй шахав юм. Яагад гэвэл та өсөрлөөч зөвхөн 0.5-аас 1 м өндөр л хүрнэ. Энэ нь уналтын хурдыг мэддэхгүйс бууруулахгүй бөгөөд харин цахилгаан шатны таазыг мөргөх, биеийн тэнцвэр алдснаар хүзүүд толгой газар мөргөж гинт хэрслийг нэмэгдүүлдэг байна. Анугийн NASA болон Элеватор институтийн хийсэн судалгаагаар 10 давхраас унсан хүн босоод зогсож байвал шууд амиа алддаг. Үсэрсэн тохиолдолд мөн ижил эрсдэлтэй. Харин хэвтэх эсвэл өөрийн доорх хэсгийн зөөлөх арга хэмжээ авсан тохиолдолд амьд гарах магадлал 40%-аар нэмэгддэг байна шүү. Цахилгаан шат унаж байхад бид хөндийн хүчнээс зогтож чадахгүй. Гэхдээ биеэ зөв байрлуулж хурдтай арга хэмжээ авснаар амьд үлдэх боломжтой юм аа. Хамгийн зөв байрлал бол нуруугаараа шалруу хэвтэх, толгоогоо хамгаалах, гар хөлөө баг зэрэг дэлгэж, булчингаа сул тавих юм. Мэдээж цахилгаан шат унах нь маш ховор тохиолдолж амьдралд юу ч тохиолдож болно шүү дээ. Тиймээс та дараагийн удаа цахилгаан шатнд суухдаа энэ бичлэгийг санаарай. Мөн лайк дарж, subscribe хийхээ бүү мартаарай. Дараагийн бичлэгээрээ удахгүй уулзцгаая. Баяр таа.